За. Уулсын домог хотолоо. Хотол цагаан гүн Жарманы дэд дэвтрийн 8 дугаар хэсэг. Цас бодорсаар л алсын ориглууд цасны цагаан суунагт замхран үзэгдэхэй болж. Алтан дэлт гүүний урт дэл сүүл нь хэв торгон алчуур шиг намиран тасгар нүд нь харцны ус мэтмэлтэгнэн уран хэлбэрт хүзүүн дээр нь том ширхэгтэй цас унах нь өнөөх үлгэр туйлсын шидэт хүлэг мэт үзэсгэлэнтэй. Тангадууд автаагаас мултрах гэж хол газар хайр наргүй элдэн хөөснөөс хөх махан читрэн хамран сарталцгааж. Автаа гүүний зөөлөн урт дэлийг илбэж хээлэн баг тулдаа энэ уулын уруу өксүр хад асган дундах хөх маха чичиртэл давхсанж танагтай байна шүү гэж бодсгийлээ. Хайдуугийн баг сүргээс хар азрахтай адууны эрдний шагаан мэтгжил зөсмийн 6 сайхан хурдан үрэг тангадууд алтан дэлт гүүний хамт хөөжээ. Автаа мориндоо мордож ганганы ирмэгт ургасан өндөр сүл өвс хазлан бэлчээрлэх хар хээр мордыг гуруулан хураагаад туусаар гэрийн зүг ирэглээ. Аав минь намайг харуулдан зовниж суугаа үз. Хотолуунч хүрээндээ эргэн ирж буйах. Түргхэн л хари байц гэж автаа бодон адууга туусаар замдаа ороход тэнгэр улам бүрхэж ил тархтан сүрлэг ориглууд нэвсгэр саарал үүлний хормойд шурган үзэгдэхэ болоод тэнгэрээс цагаанлын хоо цэцгийн дэлбээ урч таст нь цацлах шиг том цас аажуухан унжуулаа. Салхи хэсэгхэн зур зогсжээ. Бичин цаг төтөлсөн бололтой. Хидээ зузаан үл цаагуур шургасан ч нар шингэх дөхөж буйг багцаалдаж байлаа. Гэгээ тасархаас өмнө урд шөнийн хонголсон нүмертэй улаан хадан байцуудтай уулууд хурч завтахааргүй болж. Автаа алдсан адууныхаа хойноос улаар мөшгөхдөө зүүн урагшаа их даялснаа сая л мэдэв. Энэ чигээрээ дахин хэдэн өдөрчийн газар хороосон бол Хувлаа хааны харуулын хятад цэргийн дээрээс яваад орчих байжээ. Цас шамаргалсаар цагаас эрт бүрэнхийн нүмерх шинжтэй болж автаа баг шиг хадан агуй харагдахад нь алтан дэлтгүү өөрийнхөө хилэн хар хоёрыг холбож бүдүүн хайлааснаас хантаарад хідэн хээр үрээгээ хадны нүмерт тогтоож цасан шамарганаас хорогдов. Гал түлж цай буцалган тарганы махны үлдэгдлэр үл залгаад ам унтсан байлаа. Үүр тэмдгэрсэн хойнол сэрв. Үүрийн өмнөх тас харанхуйн хүшиг нэмгэрэн дорноос тэнгэр манхайн цааж цасан шамарга зогсож жижиг ширхэгтэй хялмаа хаялж байв. Автаа ихэд урамтайгаар басж халуун цай бурхийлан ууж борц ааруул аягандаа дэвтэж идээд хөдлөх үед дахин шуурга тавьж ганц алхмаас цааш юу ч харагдахаа боллоо. Эргээд агуудаа хоргоцоор нэг өдрийг өнгөрөөж маргааш нь замд гарсан ч замаа алдчихжээ. Хідэн адууга тууж явсаар цас лавсан орсоор гэрээс гарсны 4 дахь өдөр тэнгэр овоо онголоо. Үцтэл буцаад ил тархтай зүүн урагш хятад цэргийн харуул суудаг тал руу 2 өдөр хэтрээд явчихж. Тайлбар хэлэхэд нөгөө Хувлаа хаан ч өөртөө тэмцээд байгаа хайдуг тэнгэр уулын тийшээ цүлсэн. Тэгэд наагур нь нөгөө хятад цэргээр ийм нөгөө харуул тавьсан байсан юм байлээ. Одоо нөгөө Дайдо хот руу орж ирээд нөгөө хаан ширээ болооч нь гэж их сэрэмжилдэг байсан юм байлээ. Тэгээд тэр түрүүн яриад байгаа нөгөө нэг Хувлаа хааны хүү номхон унтааж Бэ Айн Ван гэдэг агаад тэгээд нөгөө Юан гүрнийг байгуулад тэр бүх ноёд хаан хатад хаан хүү хунтааж гүнж нар нь бүгдээрээ хятад тийм цол хэрэгмтэй байсан байлээ. Тэгээд энэ тэнгэр улаас дайдуу дайрахаас нь сэрэмжлээд ингээд хятад цэргийн харуул суулгадаг байсан юм байлээ. Уулс намсч цас нэмгэрэн хадан дунд аргал янгэр тарчигнан давхилдаж цасанд ороос өвөлцжүүл гандах мөнхийн цэцгэс цонхор ногоон иш навч цайвар ягаан өнгөөр 4 сарын тэртээ алсарсан найртай сайхан зуныг сануулах мэт хөлөөр нэг хөглөрөн харагдана. Тэгтэл дуут сум шунган ирж автаа морины хөлд ойрхон газар зоогдлоо. Сум тавьж байна. Нахиа цэргийн харуул бүү байгаасай гэж бодоод автаа алтан дэлтгүүгээ хөтлөө зүгтах санаатай ийш тийш сэрэмжлэн хартал зүүн ухаа дээгүүр хідэн цэрэг уухай гэж хашгиран цоврон давхилцаар айсв. Хэцийн салхинд хийсгсэн луун одонд туг хявар
жадны хурц зэв ижлэхэн хуйг дуулах тэргүүтнээс нь үзэхэд яавч Хувлаа хааны харуулын цэргээс зайлахгүй. Адуу туусан тэр хэрмэл итгээд бүү хөдөл гэсээр хууд сахалтай ширүүн харцтай Монгол Баатар давхин ирэхэд араас нь 10 орчим цэрэг зэр зэвсгээ хангинуулан айсав. Хууд сахалтын хойно яваа 3 цэрэг Хувлаа хааны сүлд цагаан шонхор болон луун одонд цэнхэр туг салхинд дэрүүлэн ирж явлаа. Хувлаа хааны харуулад өст хүн үлийн даваан дээр гихч боллоо доо. Мойл бүсгүй нөхөр чулуудан овог эрхүүд билүү. Эрхүүд овгийн чинэлэг айлын агтчин гэж эдэн дөөрийгөө хилээдэ хэмээн автаа хоромхон зур ухаан сэлж байлаа. За хайдо хэмээх дараачийн бүлэг эхэлж байна. Өгөөдөөс эцэн хааны хүү хашийн хүү хайдо энэ жил 46 нас өдөртэй. Өвөг эцэг өгөөдөө хаан өөрийнхөө байгуулсан хар хурам хоттой их хуралдаа хуралдуулан өрөндийг байлдан иргэшээгээр хилцэж байх цаг дор хайдо дөнгөж ихээс мэндэлсэн аж ахуй. Дунд зэргийн нуруутай бахим цайжтай тас хар ширвээ сахалтай давхраагүй цоглог нүдтэй өргөн ирүү уужин магнатай хайдо 40 наснаасаа халзарч эхлэхэд үсээ хусчихсан билээ. Хайдо хаан хаа явсан газартаа хүмүүсийг ховсдох мэт үгэндээ оруулж бүсгүй чүлийн сэтгэлийг соронцод нь татаж чаддаг ир. Тиймээс ч 3 жилийн өмнө баг хатан солоноос төрсөн ууган хүү дуваад алтан ургийн ноён хачууны ач Мангалагийн охин үзэгслэн төгс газрын бүсгүй гэмээргүй гоо сайхан марл хүүхнийг хатан болгож өгөх гэтэл өнөөх марл нь хазгар хүүгнээс тоож хайдуг анх хараад сэтгэл алдарч байсан явдал бий. Тэнхүү марл бүсгүй хайдугийн баг хатан болж бүрий хүүгний төрүүлсэн ч орд өргөнд нь халтсан номхон хунтайжин баатруудын элдний өмнөр орж амиа алдсан юм. Хайдугийн их шивгэн бэрхэн овгоос хаш хунтайж хатан болон ирсэн бурхны шашинтай залуу насны цогж авхаага үхэн үхтэл хадгалж чадсан ухаалаг хатуучанга хатан байлаа. Шивгэн хатан цэл залуу насандаа бэлбсрээд 2 хүүгээ өөрийн гараар өсгөхдөө асар хуй ясны дагуу өгөөдөө угсааны ноён Кевчагийн нэгэн баг хатан болохыг огтоос хүсээгүй юм. Эргүү хоцорсон айлын албат зарц адуу мал нь алдагдаж үрэгдээд үлдсэн гэргийн хүүхдэн зам зуурын зуугал хүний олз болдог бол шивгэн хатан огт тэгсэнгүй. Хаш хунтайжаас үлдсэн мал хөрөнгө албат иргэдээ хатуу гартаа зангидан захирсаар хөвгүүдээ хүлийн дөрөнд гарын ганцганд хүргэж чадсан билээ. Хатантан өөрийгөө элдвийн шидэд тарин шившлэг эзэмшсэн лусын эзэнд сүнсээ худалдснаас залуу сайхан төрхөө хадгалдаг юм гэсэн элдв цуу яриа тарааж мунхаг албатуудаа айлган захирч байсан юм. Тинхүү бэлэвсэн шивгэн хатан сар тахиж шуумал бурхан шүтээндээ залбирсаар хаш хунтайжийн голомтыг унтраалгүйгээр ам зууж өгөөдөн улсыг өдий зэрэгт хүргэх чадaltaй хүү хайдугаа хүмүүжүүлж чадсан хүчрэх хатан бүлгээ. Түгээр зогсохгүй шивгэн хатантан хайдуугийн цор ганц охин хотолооныг ихээс дутуу төрж амьсгалж чадахгүй ангалзан байхад нь ямааны халуун арьсанд боож нар дагуулan ундүлгэж бүлийн суу аманд нь тусаасаар хүн болгож өөрөө өсгөхөөр дөрвжин хатнаас булаан авч өргөөндө ботсон билээ. Шивгэн эмгэн хотолон гүнжиг тэсвэр төвчээртэй эдийн гэлгарт дуралдаггүй хэрсүү ухаантай эр хүнээс дутхгүй холч хараатай хүн болгон өсгөөд 10 наснд нь эцгийнх нь хүрээнд авчирч өгсөн билээ. Хайдо Жин Ван гамалд 3 жилийн өмнө ялагдсан тул даага нэг хатуу баталтай үлдсэн билээ. Тиймээс хотолоо охинтойгоо хоёулахнаа зөвлөлцөөр гамалаа хунтаажийн урдын цохилтын хариуг өгсөн шиг өгөхөөр шийдлээ. Хааны цацарт мянгатын ноёд жанжид цугларч сар мандтал зөвлөлтлөө. Эрүүлч зоотынхан мэдээ занг нэмж авчирсаар л байлаа. Ил тархтан өмнөдөд амаа бух жанжны 80-аад цэрэг их цасанд богцсон гамал хунтайчид үзүүлсэн тэнгэрийн цэрлэл үзээ. Намрын дунд сарт давааг өвөнэ зам хаагдах хүртэл цас унах нь өдрийн од мэт ховор тохиол байдаг босов. Өмнөд газрын тансаг орд харшид таруулзагч хааны танхилхан хүргэн бай бох гихчээс эмээх аюух юм огтоос алга. Хаантан миний бодоход цүүцтэн дайрах нь зүйтэй.
Урин дулаан өмнөд орноос сар гарын туршид их говийг хөндлөн голд туучин явсаар хар хурам хотод ирж тэндээс нааша 7 хоног давтлагсан Нанхиадын цэрэг бүр шалчиж гүзээ болоо биз гэж Сүлбаатар хэлээд өнөөх уран хатгамалт алчуураа гарган гуйлан толгоогоо арчина. Чапар хунтааж Сүлбаатарын хэлснээр Нанхиад цэрэг газрын холыг туулж аншиж зүдэрсэн л биз. Хүнийг хэлтгүү манайхан чи ил тарахтайг давж ховд голын жаварт хөндийг уруудаж сүүлийн 3 хоногт цормхих нойргоо давтлаглаа. Өнөө шөнө сайн нойроо аваг. Тиймд дайснаа басч үл болно. Миний хувьд бух сэжүүрээр тултхан зүй гэж бодно. Гэлээ. Та бяцхан тайлбар хэлэхэд бух сэжүүр цөөцдөх гэдэг нь дандаа нөгөө бүр Чингис хааны үеэс уламжлагдаж ирсэн манай Монгол цэргийн юм тактикийн нөгөө тулааны нэрүүд шүү. Сэмүдэ Баатар. Бид бол монголчууд их нутаг дээрээ байна. Могоо 3 тасархад гөрвлийн дайтай гэдгчлэн идэр ёс эхлээгүй нохоо гаслам халуунч биш намрын дунд сарын сэрүүхэн хонгор салхинд илбүүлсэн таатай сайхан цагт тултах нь өмдөө чирсэн Нанхиадуудаас давуу шүү гэхэд харцаг. За манай харваачид сум мөндөр буулгаад галт бөмбөг харуулж араас нь хүнд морьт цэргээ давшуулж эцэст нь Урус хаан хүү Сүлбаатарын мянгатууд онцт харуулаар нүүр нүдгүй хүнд сум харуухад бай бухын Нанхиад цэрэг цацаг харуун зогтох үз гэлээ. Бидний дарины нөөц бай бухынхаас хэд дахин бага гэдгийг мартав да гэж эцэст нь Урус хаан хүү хэллээ. Урус хаан хүү голдуу бусдаас сүулдэж дуугардаг хүн. Ярихаасаа бодхон давдаг. Өргөөнөөс гарсан цагаас хойш биеийн чилүүр хоцорсон хайртай гэргийдээ сэтгэл завинсаар яваад тул уламж дүнсгэр дуугүй болжээ. Хайдуу булган хэмжээртэй цэмдэн малгайгаа авч нүцгэн толгоогоо сэрүүцүүлснээ хотолон охиныхоо зүг харав. Гагцгүй тэр хоёр хард солилцоод ойлголцох нууц биеийн учир тийхүү харжээ. Энэ хүртэл хотолон баатруудынхаа үгийг сонсож бас л дуугүй сууж байлаа. Тэгж суухдаа улагч өнхөржил 17 наснда анх удаа тулаанд мордож эцгийнхээ уужимхан асарт болсон жанждын зөвлөлгөөнд хилэг хүүхч байхгүй амаа ангаан сууснаа санаж инээд хурч байжээ. За цадсан од мэт довтол нь орвол зүгээр босоо. Учир юун гэвээс хувлаан цэрэг хизээ ямагт дараар хагаж цацаж байдаг. Их говийг туулах нь эр морины шандас шалгадагч. Ихт ил тарухтайг давах чинээний аюул осол баг тул бай бох 4 жин буу чирж ирсэн байна. Тиймд Харцаг Баатрын холын харваачдын сум мөндрийнхэн дараа Чинуугийн давшигч мянгат Чапар ахын хөнгөн морьт мянгатууд цочор түргэн дайран орж цохоод эргэж 10 таравтаараа цадсан от мэт сарнин ухрах болно. Бай бохын цэргүүд араас нь элдэн нэхнэ. Бодвол дарины нууцаар шавхтал жинжин буу онцт харуулаараа буутах үз. Манай цэрэг ухарсаар үнэгдээ уулын бэлт дөхөөд ямаан бүрэн дуугаар арвтууд цугларч зангидсан гар мэт эргэн нэгдээд харахвал Сэмүдэ Баатруудын хүнд морин цэргийн нөмөр дор эргэж цохилт өгнө. Бай бух тэнэг хүн биш нээлт нөөц хүчээ гаргах болно. Тэгэхээр нь бид ч агуула Бөгнүүтэ Баатар Сурхаа бухын мянгатуудаар бут цохино гэж хотолон хэллээ. Тэгтэл Чапар ёо агуула Бөгнүүтэ мянгатуудыг нөөцөнд суулгахгүй нэгэн амьсгаагаар давших гэж байгаа бол хотолон чи аргагүй л богино ухаантай юм. Бай бухын бөхсөн дор хэр олон өндөг байгааг чи мэдэх юм уу гэж Чапар уурлан хэллээ. Хайдун өнөөх сэлбэртэй хавиргаараа зүүн сугаа майжснаа. Чапар хүмүн чи дахин жанжныхаа ухаан урт богныг дуудах бүү хэл. Үг сөрхөл юм бол хар гэрт хоригдох ялтайг бүү март. Хотолон бол төмтийн жанжинг. Халдаг унжуулсан эсгээр нь ухааны урт богныг хэмжин хэмээн юута муухаг бодол тэнвэ чи. Хотолон үнэгдээ уулын бэлт цэргээ нэгтгэж байхаар ам сархаг бүрээр нь тарж ном сумтай Харцаг Баатрын мэрэгэн харваачдаар намнуулвал ямар вэ гэлээ. Тинхүү хотолооны санснаар цадсан одны жагсаал хэмээх тулааны аргаар бай бухын цэрэгтэй дайтах болж буурчид том цар тавгуудад чанаж хөргсөн адууны мах том модон боривтой будаатай шул дарсан таан хүмүүл оруулж ирлээ. Хээ мянгатын ноён болох сайхан юм аа. Амттай зог мах шүүс хүртээд л
Энгийн цэрэг байхад борцтой шүл олдвол тэнгэрийн умдаг атахтай адил шүү дээ. гэж бөгөөнөтэй жанжин хэлэхэд босод баатрууд хөгжин инээлдэв. Зам ах шүүс хүртэгч аах. Мянгатын ноёны ямб. Ямбын нийтлсэн хүн ялын нас өөрөн шүү гэж Сэмүүдэ Баатар хэлэхэд бөгөөнөтэй нам боллоо. Чапаар илүү үг алдаж байж олон баатрын өмнө эцэгтэй зэмлүүлсэндээ болж бараан суусаар махнаас ч гавьтай эдсэнгүү. Хотолон дүнсгэр царайлсан чапаар ахыгаа хялгамхийн харлаа. Тэртээ баг насанд нь дуваахан түүний харавсан чандгыг булааж эцэгтэй нүүр олж чоны алтан шагаагаар харамж авахд дуваатай ихнэгтэй дүү чапаар нь түүнтэй хамсан нэгдэж байсан. Урчин нь Жингван номхны илгээс нь зандалчид эцгийнх нь их өргөөнд халдаж шархтуулсан хойно дуваа хотолооныг жанждын өргөөнөөс хөөж гаргахад чапаар мөн л ахтайгаа дуу нэгтэй явсан. Тэр юм л бол хотолоон чи утас зүү арьж эм хүний үлээл ирхэл. Хотолоон чиний ухаан дутуу ус урт хэмээн басамжлалын үгс амнаас унгадаг. Ерөөс чапаар хотолооны зарлиг тушаалаар үхэгсэхээ өөрөө мэдэхгүй яваатайгаа эвлэрч чадахгүй байгаагаа энхэн мөчөд бас л илчилчихв. Гэсэн ч хотолоон үүнд нь ихтер хилэгнэн уурсаж үл болно. Тэр тусам илүү чангарч болд мэд хатаагдах нь эрхэм шүү гэдгийг өөртөө сануулангаа адууны зөөлөн мах огтолж суулаа. Хайдуу өөх алгалсан богино хавирга мүлжигцоор их бух хүүдээ. Их бух хөөмн чи адууны хавирганд бүрц чонон сүлдээ сэлж чадах уу гэж асуулаа. Чаднаа аваа. Та миний усан хээ сэлбэрлж өгсөн хавиргаар хоолоо идэхийн оронд заагуур болгосон байна үлээ. Танд их таашаагдаж те гэлээ. Тэгэлгүүдээ хүмүн чи уран гартай хүн юм гэж хайдуу хэлв. Их хатан дөрвжингээс нь төрсэн 3 хүүхдийн хотгон их бух үлээ. Ах урусыгаа бодвол үг хэлэн хурц зоригтой сэргэлэн атал цэргийн эрдмийг огтоос шохоорхдаггүй. Харин түүний оронд зураг сэлбэрт дүүтэй төрсөн тэнгэрийн үлсийн дүрсийг харж хідэн цагаар зогсчихдог. Уулын цэцэгс зулгааж ирээд дуурайлган дурсалдаг. Үнсэн самбар дээр хамран сарталцсан агсан азаргыг хурд дэлхийсгэн нис жаваагаар хоромхон зурчихдаг. Их бух хүүгийнхаа гарын урыг нь хайдаа хөхүүлэн магтахынхаа оронд адлан тэршааж байсан буруудаж гэдгээ сүүлийн үед ухаарсан тул хүүдээ урмын үг айлцсан юм. Хайдуу цэрэг албатаа зандарч шийтгэх нь огт үгүй. Учир нь зандчуулсаар урам зориг нь хугарсан хүн дальжиг үрээ алдсан шуутай адил гэж тэр боддог. Гэтэл төрсөн хүүтэй хичнээн их хатуурхаж байснаа өөрөө ч мэдлгүй явж тэ. Бодвол өөрийнх нь хүсснээр цэргийн эрдэмт шамдаж эрлэхэг баатар болохын оронд зураг сэлбэр мэтгэнд багтай байдагт нь дургүй байсных үз. Эзэн Чингис хаан олноос олон цөөнөөс цөөн гарц болмой хэмээн сургасан байдаг. Жанжид эр цэргээ хайрл хүчээ нарийн нэгтэх хуваарлах хэрэгтэй. Гамалж бийж их эзний үр сад алтан ургийнхан ийн хоорондоо алалтан тэмцэлдэх болсны учир хайдуу миний хувьд эзэн хааны бэлэг сургаалд үнж үлдэх сахиж мөртгөн л ирмэлзэл юм гэлээ. Үчийн зоог өндөрлөж жанжид тарж утсны дараа хайдуу орондоо бүхлээрээ хөвцсөн ч огтоос цором хийсэнгүй. Үүрээр л нэг юм дуг хийжээ. Хаан нойрсож байгаад нүдэ нээтэл цацарт өдөр мэт гээгээд татжээ. Чингээд босч цацраас гарвал дорноос үүрийн шаргал туяа гэж сар жаргаж байхаагаад нүдэнд нэг юм гялс хэдэл 3 давхар цэргийн хүрээний гадна зүүнтэйх толгой дээр эврээсээ хөх гэрэл сүмэлзүүлсэн гөрөөс дүүлэн захилсаар алга болохыг харжээ. Ижийн онго сахигч өнөх мөнгөн эрт гөрөөс нь босов. Мөнгөн эрт гөрөөс надад аз авчирч боо юм биз гэж бодон суниатал ямаан бүрээ хангинах дуулдав. Цэргүүд 5 хормын дотор босцоож гал төлн цай чамж ундлаад тулаанд бэлтгэн 10 дараач гислаа. Буурчид хүнсний хонин сүрэг агт үнэгдээ ууландаа хоцорчээ. Хотолон үдэш гахаа цаг шутрахад нойрсод ямаан бүрээ дуугарах бар цагийн төгсгөл хүртэл тун сайн унтжээ. Тэрээр асраасаа гарч ирээд эцгийнхээ сэлгэрсэн нүдийг хараад аав минь цором хийлгүү хонжтэй гэж мэдэв. Элдгэн зайран дайны их хар сүлдээ цэнгүүлэн хингэрэг цамд илдэж онх сүлдээ дуудсны дараа
Хотолон Харцаг Баатрын мэрэгэн харваач зоот дээр очлоо. Урд гамлаа жанжны цэрэгтэй хатгалтад хотолонтой мөр зэрэгцэн эрхийг эвэрштэл харуулж явсан мөнгөн бох Салчи Баатрууд зоотын дарга нар болжээ. Баатад бүгдээр жанжиндаа өвдөг сөгдөн яслахад холын зайн урт ном нь газар цохиж тархих дуун чихэнд их л танилах байх аж. Нэр алдар хэн блэ? Их тулаанд гарахад зүрх шантарч байна уу гэж хотолон дөнгөж 15 6-тай байрын нэг хөвгүүнээс асуулаа. Хүүс өгдөн яслаад хотолооны өдөс булгийн ус шиг тунгалагхан нүдээр харж Баатар гүнжтэн миний алдрыг асуур гэдэг. Эртний 8 овгийн уул Баатан билээ. Би өчөөхөн тэмтжил байна. Аюу жимээсэн зүйлгүй гэж торлгүй хариулв. Монгол турхтны хүүгүүд 14 нас хүрээд л эр цэргийн тоонд ордог билээ. Хотолоон тэрхүү залуу цэргийн тормогорхон нүдрүүнд харж хүүн чи өөртөө дайнд орж байна гэж бос. Харин ингүүн харуулгын сургууль хийж байна гэж хэлж бай. Тэгвэл твтгэ болж сэрэмжтэй толтгоолно хэмээн сургаснаа. Хүүн чи тулаанаас гэртээ хараад юу хийх санаатай гэж асуухад хүүн би ижидээ амттан авчиж өгөөд зүүн хацраа өнсүүлнэ гэлээ. Хотолон инээмсгэлж хөвгүүнийг орхин одов. Эзэн Чингис хааныхаа бэлэг сургаалыг чандлан сагсан ам бис тэнгэрийн ивэлд би гэж хайдог хэлэхэд Баатар эрс уухайллаа. Их хингэрэг дэлтэх сүрлэг чимээ дуулдав. Хайдуугийн цэрэг уухайлан давшлаа. Уулын хавчиг хүндид ургах нарны туяан дор цавцаасан цастай талаар гамалын цэрэг 3 замаар өөдөөс нь нөмрөн айсан. Хотолон, Хайдуу, Сүлбаатар, Чинбаатар, Харцаг Баатрууд бусад жанжид сар тагсан өндөрлөг толгой дээр жижиг цацар барьж тулааныг ажиглах хорговч болгожээ. Байбух эхнээсээ хүч хайж манай цэргийг тулгамдуулахыг боджээ гэж Хайдуу хэлв. Хотолон тийм байна. Нүдэн баримжаагаар нэг мөсөн 8,000-ыг давшуулж цэрэг нь хоёр талаараа шар хуягтнууд голоороо цагаан хуягтай юм байна гэж хотолон хэлв. Хувлаан цэргийн мянгатууд цагаан шар хар хуйгаар ижилсэн 3 замаар дайран ороход өнгө ялгаран нинж сүртэй харагдахаж. Харцаг Баатрын холын харваачид сургуультай морьдоо унаж цацсан од мэт 10 цасан шамрах шиг ирчээрээ дайран орж хортой галтай сумаар харваж гарлаа. Бай бухын 3 замын давшилт хол голоосоо сарниж цагаан хуягт мянгатууд цацсан будаа шиг талаар нэг боторсноо ард талаас нь гунан буугаар буудан дайсны суман мөндөр шааган орж ирлээ. Хувлаан цэрэг дарт харуултаа олжээ гэж хотолооныг хэлэхэд урус бид цаг ямагт дарны нөөц дотоод тулаанд орох юм да. Энэ удаа бүр галт харуултаа дайсны өдөөс тулдаж байна. Манай цэргийн зэр зэвсгийг онцгой сайжруулах цаг болсон байна шүү дээ. Хотолон гэж тачаадахта баруун гараа зангитан амандаа зуулаа. Цус тулаан эхлэв. Морь дунгалдах, цэрэг ирсийн уухаан дуу хадаж галт сум давхиж яваа цэрэг гунан бооны тесрэлтэн дүртэн эмээл дээрээс холиуран унах. Эзэнгүй болсон морь давхилдах, сум эсгэрхэх чимээ цасан дарагдсан талын амгаланг үргэн дайны утаад тоос шороо тэнгэрийн цэнхрийг замхруулжглаа. Чинбаатар ханхуу Чапарын мянгатууд дайран орлоо. Үд өнгөрч бай бухын цэрэг өөдөөс нь зууралтанд толцсаар үдэш болгов. Нар тонгооход хоёр тал бүрээ татаж хингэрэг дэлдэн цэргээ татлаа. Отчийн аравт тэмээн тэргээр шархтнуудаа цуглуулan авчирч байхыг Хайдуу хараад цацраас гарч эхний тэрэг дээрх 10-аад цэрэгт өвчин шаналгааг даах урмын үг хэллээ. Хотолон хүнд шархтангуудад хойлгийн шүл аваачиж өөрийн гараараа уулгаж байв. Отчийн 3 асар шархтнаар дүүрч ёолох, яраглах дун чиг дэлсхийн зэрэгцээ хээрийн цэнгэг агарт аргалын утаа мах шүүсний үнэр түгнэ. Хайдуу цэргийн асраар явж зоригжуулж байтал хотолон урд нь нэг зуутад мөр зэрэгцэн тулдаж гамалынхнаас амьд цэрэг олцлоход хамт явж исэн салж харваачийн толгойг түшиж байхдаа таарчээ. Хайдуг залуу цэргийн дэргэд эртэл тэрээр нүдээ нээж хаантаа ижид минь хүүн хаврын хараацаа болж таньда нисэн очно гэж хэлээрээ гэд хараагаараа амьсгалаа хурав. Хосгүй мэрэгэн харваачаа алдсандаа гол нь харалсан хотолооныг толгоогоо өндөлгөвөөс салчи
Баатар дэрнийхээ тушаа усан болор мэт гэрэлтсэн биетэй болчихсон зогсож байлаа. Мэргэн харваач салчи минь чи тэнгэрийн өмч олж тэнгэрт харваач дутав бололтой гэд хотолон асраас гарлаа. Шархтны асраас үхлийн хурц өнөр хамрын цоргих аж. Хавар цагийн хараацай. Хаврын тэнгэрт хараацай шүү. Цэнгэн нисэлтдэг шүү дээ. Түүний төлөө нэгэн ижийн хүү. Хатан зоригт Баатар нь алтан амиа тэнгэрт өргөв. Цэл залуу хатан зоригт олон цэрэг амиа урж байна. Тимд хайдууд ялагдах хэрэг гэж үгүй. Тэр үдш хотолон салч Баатарын тухай бодон онгос сүнсийн тэнгэртээ морилоосоо хэмээн залбирлаа. Их зайран элдгэн эхний өдрийн тулаанд амиа өргөсөн зоригт Баатруудынхаа хойноос тахилга үлдэн хар тугаа тахив. Маргааш нь мөн л цадсан одны жагсаалаар бай бухын цэргийг дайрч үдийн үед Хархул Баатарын саналаар гинэт хүнд морин цэргийн мянгатаар дайсны хоёр талаас цүүцтэн үнэгдээ уулууд шахав. Сэмүүдээ Хархул Баатарын хүнд морин цэрэг манчраг урт жадтайгаа цүүцтэн дайрснаа үнэгдээ уулын зүг огцон мухран зогтоход хойноос нь бай бухын цэрэг уулгалан орж ирэв. Чингээд Урусын мянгат уулгалан орж ирэх дайсны өдөөс галт бөмбөгөөр нижигэнтэл харуулж өнгөт хуйгаар ижилсэн бай бухын цэргийн сүрт жагсаалыг сарнилав. Сэмүүдээ Баатар энэ өдөр гуй хавиргандаа хүн шархтжээ. Хувлаа хааны хүргэн улаарсан байв. Хад асхтай уулын олон сархиаг шиг жалга нухчаан донд шурган орсон хайдуугийн цэргийн хойноос дайсны цэрэг хар цагаан шар хуйгаар 3 мөнгө ялгаруулан бүх хүчээрээ дайран орж ирэхэд агуула бөгнөөтэй сурхаа бухын мянгатууд уулын согнуудаас дайрч гарч ирэн өөдөөс нь боц цохив. Бай бухын цэрэг занганд оржээ. Өндөрлөг дээрээс тулааныг ажиглан суусан хайдуу гуйлан дурангараа хувлаан цагаан шонхорт сүлдтэй хьуур дэрүүлсэн цэргүүд хяаран унж байгааг харав. Мөндө гамала чамд өх миний хариу гэж хайдуу амандаа хэлв. Бүрэнхийн нөмөрхийн өмнө бүрээ татан хоёр талд цэргээд татлаа. Шархтнуудаа авах, үхсэн цэргийнхаа цогцыг цуглуулах, зай завсрыг дайсандаач гэсэн нээхийг хайдуу хүсдэг хүн. Жанжид цугларан үхсэн шархтсан цэргийнхээ тоог хаанд айлтглаа. За ингээд уулсын домог хотолон арамааны 8 дугаар хэсэг төгсөж байна. Дэлгэцэнд харагдаж байгаа хаан банкны дансанд дэмжлэг илгээгээрэй. Өмнө нь дэмжлэг илгээсэн хүмүүстэй талархал илэрхийлье.